Улсын их хурлын дэд даргыг чөлөөлөх, улсын их хурлын дэд даргад нэр дэвшүүлэх бүлгийн шийдвэртэй холбоотойгоор улсын их хурлын дэгийн тухай хууль заасан бүрэн эрхийнхээ дагуу бүлгээс санал гаргаад хилцэх асуудлын тов дараалалд оруулаад явсан байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй тусдаа асуудлыг одоо албан тушаалын гишүүний асуудлыг бол та хэд маань тусдаа яриад ах шиг байна. Намын бүлгийн эрх үүргээр хэнийг одоо дэвшүүлж, хинт хариуцлага тооцоолж яах вэ гэдэг эрх үүргийнхаа дагуу даргын дэргэдэх зөвлөлтөөр саналаа гаргаад өчигдөр хамтын шийдвэр гарч ууг нь тов дараалалд ороод явсан асуудал байгаа. Улсын их хурлын тухай хууль, дэгийн тухай хуулийн дээр бүлгийн одоо энэ саналаар улсын их хурл танилцуулаад санал хураалт явагдах, нээлттэй санал хураалт явагдах ийм заалтууд байгаа. Тэгэхээр та хоёр асуудлыг хооронд нь хольж утгахгүйгээр уг нь тов дараалалд орсон байгаа асуудлыг хилцүүлээд явуул их талархах байна. Тэрнээс ч одоо чуулганы эндэр дээрээс нарийн зай чи хууль тайлбарлахгүй гэж одоо ярих нь бол өөрөө зохисгүй байгаа болов. Би бол процессыг ярьж байна. Хоёр асуудлыг хооронд нь холиод хэрэггүй. Өчигдөр бол манай намын бүлгийн хурал, ээлжид бус хурал болсон. Удирдах зөвлөлөөс маань ч гэсэн одоо бас чиглэл, тодорхой чиглэл ирсэн. Бид хамтын шийдвэрийг гаргасан.